Энэ өдрийн та бүхний амрыг ирье. За одоо энэ өмнөх юм яриад бол хэрэлдээд яах юм бэ гэсэн юм бодолтой байна. Нөгөө нэг хүрээнийхний бозруулаг ухвал далай л гэсэн үг гэдэг шиг одоо энийг ухад төнхөд явна гэвэл одоо өнөөдрийн энэ яриад байгаа мөрийн хөтөлбөрөө батлах одоо асуудал улам л хойшлогдно. Тэр рүү улсыг одоо ийм байдалд оруулсан улсын сан хөмөргийг хоосон улсууд тэр рүү энэ асуудлаа өөрсдөө мэдж байгаа болохоор энийг бол одоо тэр хууль хяналтын байгууллагын бол цохих усны байгууллага нь шалгаад явчих байхаа. Энд бол одоо бид нэх одоо чиний миний гэдэг санаа зовоодох юм байхгүй байх гэж бодож байна. Тэгэхээр эдийн засгийн юм одоо хүндрэлтэй байгаа нөхцөлд бол засгийн газар энэ төсвөө танах нь зөвөө. Одоо бол ард түмэндээ бол үннээ хэлсэн шулуухан штэ. Одоо засгийн газарч бай, манай ард иргэч одоо энэ бүгдээрээ хэмнэлтийн гормоор амьдарч сурах гэдэг ийм юмар одоо бас санал гаргаж ард иргэд одоо ухуулах сурчлага одоо сайн хиймээр байна. Хэрвээ одоо энэ ард иргэдээ одоо хэмнэлтийн зарчмаар амьдарч сурахгүй бол бид одоо энэ тансаг хэрэглээнд дасчихжээ. 90 онд бол ямар байсныг бүгдээрээ мэдж байгаа. 90 онд бид нар тэр их хүнд үеийг даваад гараад ирсэн. Одоо л энэ хүнд үеийг бол давах бүрэн болцоотой. Ганцхан одоо засгийн газар төдийгүй ард иргэд ч гэсэн бүгдээрээ бол хэмнэлтийн гормоор амьдарч сурах. Энэ юмд бол бүр хэвлэл мэдээлэлээр ч гэсэн бас уриалж энийг сурчилж явуулах нь зөв бахаа гэж бодож байна. Тэгээ энэ засгийн газар энэ мөрийнхөө хөтөлбөрт бас энэ тусгасан том төслүүдэд одоо ерөөсө цаг алдалгүй хөдөлгөмөр байна. Жишээлбэл тухайлбал одоо энэ зам тээврийн яамны сайд дээр одоо би мэдж байгаа зам тээврийн яамны сайдаас суй. Энэ төмөр замын одоо баахан төслүүд байгаа. Хийгдэж байсан, хийгдээгүй хаягдсан, концессор хийнгээ цуцлаа хийдсэн. Тэгээд мөн Чингис Мондын хөрөнгөөр хийгээд дутуу хийдсэн. Энэ баахан төслүүдээ ерөөсө шууд эхлээд явбал яасан юм бэ? Тэгэхээр ингэхдээ бол засгийн газар өөрийнхөө нуруунд дээр ямар нэгэн ачаал авахгүйгээр хувийн хвшлүүдэд, хувийн хвшлийн компаниудаар концессийн гэрээгээр ингээд цаг алдалгүй энийг эхлүүлмээр байна гэж хэлмээр байна. Хоёрдугаарт бол энэ замун үдийн чөлөө төсвийн асуудлыг одоо бас хурдан эхлүүлэхийг бас энэ мөрийн хөтөлбөрт ерөнхийдөө тусгах биш. Ерөөсөө түрүүний гишүүний хэлснээр бол одоо энэ нэр зааж байгаа ингээд тусгачихвал одоо энэ мөрийн хөтөлбөр одоо дотор орж байгаа заалтууд хэрэгжээд явах болцоотой. Нэг олон одоо юм тусгаж байснаас тодорхой нэг 2-3 төслийг ингээ барьж аваад хөдөлгөгч нь илүү чухал ач холбогдолтой юм байна гэж үзэж байна. За тэгээд дээр нь энд нэг жижиг асуудал энэ боловсролын яамны газрын дарга Эрдэнэ Шимгээс энэ замун үдэд баригдсан 3 дугаар сургууль одоо уул нь бүх мөнгийг нь тэр барьж исэн газар навтсан юм байна лээ. Гэтэл одоо дотоод заслаа хийгээгүй 9 сарын 1-нд хүүхдээ хүлээж авах гээд байдаг. Урсгал зардал нь бол төсөв суугдсан байгаа. Энийг яаж шийдэх гэж байгаа юм бэ? Энийг нэг тодорхой хариулаад өгөөч. Тэгэхгүй энэ замун үдэд тэр багш захирлууд нь томилогдчихсан юм бэлэн сургууль одоо хүүхдүүд нь ингээд тэр 3 дугаар сургуульд орно гэдэг ингээд бүртгүүлчихсэн байдаг. Гэтэл уг сургуулийн дотоод засвар. За зам тээвэр хөгжлийн сайд хариулъя. Эрдэнэ Шимэг тэр 1 номерын картер дээр очиж байгаараа сайдын дараа хариулна. 83 байна уу? 83 дугаар микрофон өгч. За улсын их хурлын дарга эрхэм гишүүдийн өдрийн амар амгалан айлтгая. За тэгэхээр зам тээврийн хөгжлийн яам мөрийн хөтөлбөрт орсон энэ төмөр замын төслүүдийг урагшлуулах талаар санхүүжилтийн ажлыг одоо ярьж байна. Тэг хамгийн боломжтой зөв гарцыг олж энэ төслийг урагшлуулнаа. Гэхдээ энийг би өмнөөс хэлжсэн. Энэ төмөр замын болон энэ зам энэ дэд үтсийн төслүүдийг бол зөвхөн банкны ийм арилжааны зээлээр барих ямар ч боломж байхгүй. Тухайлх юм бол одоо
энэ өнгөрсөн 4 жилд бол 570 тэрбум төгрөгийн одоо хөгжлийн банкны зээлээр энэ авсан барьснаас болж эдийн засаг бол их доройтсон бол гол хувь нэмэр оруулсан ийм асуудал болсон. Тийм учраас төмөр замыг бол өөр их усүрээр саний хэлсэн олон гарцууд байгаа. Тэрийг олж аваад одоо хамгийн бага хүүтэй буюу хөнгөлтэй зээл эсвэл концессор энэ төслүүдийг өргөжлүүлж барьж ашиглан оруулах ийм бодлого барьж ажиллана. 1 номерын кафедрт микрофон өгчээ. За баярлалаа. Замын үеийн 3 дугаар сургууль энэ жил ашиглалтанд орох ёстой. За энэ сургуулийн хувьд бол урсгал зардал нь бол төсөвт бол тусгагдсан байж байгаа. Энэ сургуулийн дотоод засалтай холбоотой санхүүгийн дутагдах их үүсвэр байж байгаа. За улсын хэмжээнд бол нийтдээ 15 тэрбум төгрөгийн нийгмийн аралтай засварын ажил хийх хөрөнгийн их үүсвэр дутагдaltaй байж байгаа. Барилга засварын ажлуудын тооцоо гаргаад сангийн амд бид хөргүүлсэн. Одоо энэ хилцэгдэж байгаа төсвийн тодголд бол энэ ажил тусаад явна. Замын үеийн 3 дугаар сургууль бол энэ хичээлийн жилдээ багтаад ашиглалтанд орно. Дээрд нутагш асуултаа тавь.